Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн өвөрмөц төрхтэй 10 амьтны талаар ярихаар шийдлээ. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн хачирхалтай, итгээ цөнөн, магадгүй марзан, хошин төрхтэй, эсвэл бүр жихүүц хөрмөр амьтны талаар ярих болно. Тэгвэл бүх амьтад дотроос хамгийн өвөрмөц төрхтэй 10 амьтныг хэрхэн жагсаах вэ? Энэ асуултанд ямар ч алдаа мадаггүй, үнэн зөв хариулах боломжгүй боловч миний хувьд хамгийн сонирхолтой, хамгийн хачирхалтай гэсэн 10 амьтныг жагсаахыг хичээлээ. Мэдээж дэлхийн хамгийн өвөрмөц амьтад хүн бүрийн хувьд өөр өөр байх учраас энэ жагсаалтанд ороогүй боловч таны хувьд хамгийн өвөрмөц төрхтэй амьтнаа сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Нэмж хэлэхэд манай сувг 85,000 болсон учраас subscribe дарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Хэрвээ та манай сувгийг дэмждэг бол доор харагдах дансанд хандив өгөх боломжтой. Ингээд бүгдээрээ дэлхийн хамгийн өвөрмөц төрхтэй 10 амьтны талаар мэдж авцгаая. Жагсаалтын 10 дугаар байранд тоос цөвөрцөг сам орхоо орлоо. Дэлхий дээр нийт 480 орчим зүйлийн цөвөрцөг сам орхоо байдгаас тоос цөвөрцөг сам орхоо дэлхийн хамгийн сонирхолтой, хамгийн өвөрмөц цөвөрцөг сам орхоо төдийгүй дэлхийн хамгийн ачирхалтай амьтдын нэг юм. Тэднийг өөрөөр өнгөц цөвөрцөг сам орхоо, алиалагч цөвөрцөг сам орхоо, солонгон цөвөрцөг сам орхоо гэх мэтээр нэрлэдэг боловч тэд үнэндээ цөвөрцөгч биш, сам орхооч биш, харин өөр төрөл зүйлийн хавч хэлбэртэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэвч тэднийг тоос шиг хурц тод өнгөтэй, цөвөрцөгтэй төстэй урд хос мөчтэй, хальт харахад сам хорхоотой ойролцоо харагдаг учраас тоос цөвөрцөг сам орхоо хэмээн нэрлэжээ. Эдгээр амьтад ойролцоогоор 3-аас 18 см урттай, өвөрмөц цодон төрхтэй, харьцангуй жижиг хэмжээтэй хэдий ч маш төрөмгийн зан авиртай гэдгээр алдартай. Тоос цөвөрцөг сам орхооны урд хэсэгт байрлах хос мөч бүхий бороохон бие хамгаалах болон олзоо хөнөх зориулалттай бөгөөд идэж тижээлэнхээ хатуу бүрхүүл эксо-аргс буюу гадна барилах аргсыг цөм зохих үүрэгтэй. Энэ зохилт маш хурдтай бөгөөд ойролцоогоор 23 м/сек буюу 82 км/цаг хүртэл хурдтай байдаг. Тэдний бороохой усан дотор маш хурдтай савагдах тул усны даралт гинт унаж, усны зарим хэсэг ууршин, усны уур болон хийм бөмбөлөг үүсгэх нь бий. Ингэснээр нэмэлт дөргөлт буюу маш халуун хүчтэй зочрлын долгион үүсгэж хоёр дахь цохилтыг бий болгодог. Энэ бол тоос цөвөрцөг сам хорхон агнуурын маш чухал хэрэгсэл юм а. Тэд өөрийн биеийн жингээсээ хэдэн мянга дахин их хүч үүсгэдэг бөгөөд аквариумны шилийг чагалж чадхаар тийм хүчтэй байдаг. Нэмж хэлэхэд цөвөрцөг сам орхоо үлэг гүрлээс эртний амьтан бөгөөд ойролцоогоор 400 сая жилийн өмнө буюу Плезон эртний Девоны үед хавч хэлбэртний ангийн бусад гишүүдээс салж одоо байгаа зүйлүүд нь 250 сая жилийн өмнө үүссэн ажээ. 9 дугаар байранд бүхэн гих гайхалтай амьтан орлоо. Түүхэн цаг хугацаанд 10 зүйлийн бүхэн амьдарч байсан бол 9 зүйл нь устдаж одоо дэлхий дээр ганц зүйл бүхэн үлджээ. Энэхүү ганц зүйлийн бүхэн буюу татар бүхэн, цоргог бүхэн, Монгол бүхэн гэсэн хоёр дэд зүйл салбарлана хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 2023 оны 2 сард нийтлсэн Монгол бүхэн баримтат кино болон Монгол бүхэнгийн биологи, экологи бүтээлд өгүүлжээ. Харин 2013 онд хэвлэгдсэн Монгол Улсын улаан номонд дурдсанаар бүхэн нутагчдаг бүх орны засгийн газар, шинжилгээ ухааны байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгч оролцсон олон улсын хурал Улаанбаатар хотноо 2010 онд болж Монгол бүхэнг тусгаар бие даасан зүйл болохыг хүлээн зөвшөөрч талуудын гэрээг шинжилэн найруулсан хэмээн тэмдэглэн үлдээжээ. Энэ мэтчлэн зарим судалгаа мэдээллүүдийг уншсны үр дүнд миний хувьд Монгол бүхэн бол тусгаар бие даасан зүйл мөн гэсэн шийдвэр төрлөө. Энэ гайхалтай амьтны биеийн урд 100-аас 145 см, сэрвэний өндөр 63-аас 83 см, ойролцоогоор 23-аас 51 кг жинтэй бөгөөд гөрөөсний төрх галбиртай, хоньны хэмжээтэй, дунд зэргийн биетэй хэмээн бичжээ. Иргэчин бүхэн буюу хэржин тахираараа 25-аас 30 см хүртэл урт, гялалцсан цайвар шаргал зүстэй бөгжилсөн, олон товгор цаграг бүхий хос шоорон ивэртэй, харин эмгэгчин бүхэн буюу хэрэгчин ивэргүй байдаг. Бүхэн гих амьтны хамар анх удаа харсан хүнд үнэхээр гайхалтай, өвөрмөц цодон харагддаг. Тэр тусмаа соргог бүхэнгийн банхгар монхор хамрын үзүүр доод уруулаасаа урт гарч, шолхон унжих бөгөөд гүүхэд савлаж хөдлөх нь ер бусын харагддаг. Сонирхолтой нь бүхэнгийн хамгийн эртний ирмэл үлдэгдэл Казахстанд дунд Плейстоцены үед буюу мөслөгийн үед олджээ. Ер нь Евразийн өргөн удам нутагт 100 мянган жилийн туршид бүхэн амьдарч байсан нь тогтоогдсон бөгөөд бүхэнгийн ирмэл үлдэгдэлтэй хамт хожуу Плейстоцены төгсгөлд мөхсөн арслан заан, үсэрхэг хэрс, авраг буг, богино нэврт бизон өхөр гэх мэт амьтад олддог ажээ. Өөрөөр хэлбэл бидний одоо харж буй соргог бүхэн, Монгол бүхэн зэрэг амьтад бидний сайн мэдэх арслан заан, үсэрхэг хэрс гэх мэт амьтантай нэгэн цаг үед зэрэгцэн амьдарч байжээ. Эдгээр амьтад олон мянган жилийн турш байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлийг даван туулж
Өнөө цаг үеийг үдсэн боловч харамсалтай нь тэдний тоо толгой нэн ховорджээ. Олон улсын байгаль хамгаалах холбооны улаан данстай ангиллын шалгуураар Соргог бүхэн Монгол бүхэн хоёрын хамгаалтын зэрэглэлийг устдаж болзошгүй хэмээн үнэлжээ. Тэр тусмаа Монгол бүхэн зөвхөн Төв Азийн цээжинд орших, тусгаар тогтносон Монгол улсын газар нутаг дээр амьдардаг манай орны унган зүйл нэн ховор амьтан юм. Харамсалтай нь 2025 оны 12 дугаар сарын 9-ний 21 цагийн үед замын үд сумдах Хилийн цэргийн 108 дугаар ангийн хариуцсан хэсгээр Монгол улсаас хятадын тал руу гарах чиглэлд галт тэрэгний рамын хөндөд нуусан 9 буудал эд зүйлийг илрүүлжээ. Наривчилсан шалгалтын үр дүнд 34.2 кг буюу 152 Монгол бүхэнгийн ивэр гарч иржээ. Энэ мэтчлэн зарим иргэдийн хариуцлагагүй үйлдэлээс болж мөслөгийн үеэс өнөө хүртэл амьдарч ирсэн Монгол бүхэн гэх энэ гайхалтай амьтан устжгүй болох цаашлаад байгаль экологийн тэнцвэр алдагдах эрсдэлтэй. Тийм учраас бид хүн бүр байгаль хамгаалагч гэдгийг ямагт санаж байгаль дэлхий амьтан урамлаа хайрлан хамгаалах нь нэн чухал юм а. Жагсаалтын 8 дугаар байранд Далаангахаа орлоо. Далаангахаа далайн өргөс тэмхний ангид хамаарах тун сонирхолтой хачин жигтэй амьтан юм. Эдгээр амьтад 2-15 см урттай, хөвсгөр зөөлөн, усаар дүүргэсэн юм шиг биетэй бөгөөд өргөн дугуй галбар, ягаан өнгнөөсөө болж Далаангахаа хэмээн нэрлэгджээ. Далаангахаа Атлантын далай, Номхон далай, Энэтхийн далай гээд дэлхийн бараг бүх далайд ихэвчлэн 1000 метрээс илүү гүнд амьдардаг. Яагад гэвэл тэд далаа дэнгисийн гүнд орших ёроолгүй дэгш газарт буюу далайн ёроолд амьдрахад төгс тасан зогсжээ. Энэ өхөөрдөн хөөрхөн амьтад жинхэнэ гахаатай адил бараг юу ч хамаагүй иддэг. Амныхаа эргэн тойронд богино тэмдэглүүлүүдтэй бөгөөд тэдгэрийг ашиглан далайн ёроолын шаварнаас органик бодисыг түүж иддэг. Хэрвээ далайн ёроолд халимны зогцос, эсвэл үлдэгдэл, сэгзэм зэрэг амттай хоол бууж ирвэл далайн гахаанууд хэдэн зуугаар цугларч тэмдэглүүлээ ашиглан барьж иддэг. Өөрөөр хэлбэл тэд далайн ёроолын шаврыг цэвэрлэж экосистем, бодисын эргэлтэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Нэмж хэлэхэд далайн гахааны арьсанд хортой химийн нэгдлүүд агуулгадаг учраас махчин амьтад тэднийг идэхээс зайлсхийдэг. Энэ бол далайн гахааны хувьд сайн мэдээ бөгөөд тэднийг харьцангуй амар тайван амьдрахад тусалдаг. Гэтэл далайн гахааны хортой байдал нь бяцхан хаан хавчнуудад тун ашигтай. Бяцхан хаан хавчнууд өөрийн эмзэг үе болох хуйгаа солих үедээ махчин амьтдаас нуугдахын тулд далайн гахаан биеийн доод хэсэгт наалдан тээвэрлүүлж махчин амьтдаас өөрийгөө хамгаалдаг ажээ. 7 дугаар байранд Жадан хошуу талим орлоо. Жадан хошуу талим, Нарвал, далайн ганц ивэр тэмэн алдаршсан энэ амьтан оморд мөсөн далайд амьдардаг дэлхий дээрх хамгийн өвөрмц төрхтэй амьтдын нэг юм. Эдгээр амьтад 3-аас 5.5 м урттай, 0.8-аас 1.6 тонн жинтэй бөгөөд 1.5-аас 3 м урттай мушгирсан урт соёотой байдаг. Энэхүү хошуу ивэр мэт харагдах зүйл нь үнэн хэрэгтээ зүүн талын дээд ирүүнээс уруулаа нэвтлэн гарсан соёо шүд юм. Энэ соёо эрэгчин халимнуудад голчлон ургадаг боловч ховор тохиолдолд эмэгчин халимнуудад үзэгддэг ажээ. Жадан хошуу талимны соёо хатуу яс мэт харагдах боловч гадна талын давхарга нь нэмгэн, дотор талдаа олон мэдрэлийн төгсгөлүүдтэй байдаг. Судлаачдын таамаглаж байгаагаар тэдний соёо усны температур, даралт, давсны агуулмж зэрэг орчны мэдээллийг цуглуулдаг ажээ. Энэ бол бусад цээр нуруутан амьтдын дунд тун ховор тохиолдох үзэгдэл юм. Үүнээс гадна эрэгчин жадан хошуу талим зүүн талдаа нэг урт соёотой байх нь хэвийн үзэгдэл боловч маш ховор тохиолдолд хоёр соёо зэрэгцэн ургадаг. Өөрөөр хэлбэл биологийн мутац эсвэл хөгжлийн гажигын улмаас баруун талын дээд ирүүний соёо мөн адил ургаж улмаар хоёулаа мушгирсан, бие биенээсээ тусдаа ургасан хоёр соёотой болдог ажээ. Сонирхуулж хэлэхэд дундад зууны болон сэргэн мандалтын үед анчид жадан хошуу талимны шүдийг ганц ивэртийн ивэр хэмээн хуурч өндөр үнээр зардаг байжээ. Жагсаалтын 6 дугаар байранд Аяй лемур орлоо. Энэ сонирхолтой амьтан зөвхөн Мадагаскарт амьдардаг бөгөөд биеийн дундаж урт 36-аас 43 см, ойролцоогоор 2 кг жинтэй, харин сүүл нь 56-аас 61 см урттай байдаг. Аяй лемурыг өөрөөр Аяй сарамгчин, Ай лемур гэх мэтээр нэрлэдэг боловч тэд үнэндээ сарамгчин биш, Мадагаскарын уугуул амьтан болох лемур гэдгийг хэлэх нь зүйтэй. Аяй лемур хар бараан үстэй, том бөөрөн хижигтэй, бүлтрэх гэж байгаа юм шиг дуурга нүдтэй, урт өтгөн сэвсгэл сүлдээгээс гадна маш эвгүй жихүүц сүрмээр хуруутай гэдгээр алдартай. Зарим хүмүүс тэднийг хараад нилээд өхөөрдөм хөөрхөн гэж хэлдэг боловч миний хувьд жихүүц төрмөөр тун эвгүй харагддаг. Эдгээр амьтад шөнийн амьдралтай бөгөөд ихэвчлэн модны орой мөчр дээр ганцаараа явж харагддаг. Түнэр харанх үед
Модны мөчр дээр урт нарийнхан хуруутай зэвхий даасан царайтай бүтээсэн нүдтэй амьтан тань руу ширтэж байна гэд төсөөлөд үзтээ. Үнэхээр аимшигтай санагдаж байгаа биз? Хэдийгээр ай лемүр өвөрмөц цодон магадгүй аимшигтай харагддаг боловч зэрлэг байгаль тун хэрэгтэй амьт юм. Тэдний дунд хуруу маш нарийнхан, урт хойлог бөгөөд бусад хуруунаасаа тусдаа хөдөлгөөн хийх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл дунд хуруугаа ашиглан модны холцыг байнга тогшиж, жихээрээ модны цуурайг чагнаж, доторх шавж авгалдааны хөдөлгөөнийг сонсож, олзныхоо байршлыг тогтоодог. Ийхүү олсон даруйдаа хурд шүдэрээ модны нүхийг өргөсгөж, урт нарийнхан хуруугаа оруулж, доторх авгалдааг шордож гаргаж иддэг. Сонирхуулж хэлэхэд тэдний шүд мэрэгч амьтны шүдтэй адилхан тогтмол ургаж байдгаараа онцлогтой. Ингэснээр модны хатуу холцыг мэрж, нүх гаргахад шүд нь илэгдэхээс хамгаалдаг. Үүнээс гадна модны холцыг дунд хуруугаараа 1 секундэд 8 удаа тогтдог гэжээ. Ерөнхийдөө ай лемүрийг бидний сайн мэдэх тоншуултай адилхан ой эмч гэж хэлэхэд буруудахгүй. Ай лемүр болон тоншуул шувуу хоёулаа өөр ангид хамаарах амьтад боловч ижил төстэй орчинд тасан зохицноос үүдэн ижил төстэй шин чанаруудыг бие даан хөгжүүлж экосистемд адил үүрэг гүйцэтгэж эхэлсний тод жишээ юм а. Харамсалтай нь олон улсын байгаль хамгаалах холбооны улаан дансны ангиллын шалгуураар ай лемүрийн хамгаалтын зэрэглэлийг устдаж болзошгүй буюу зэрлэг байгальд устж үгүй болох эрсдэл маш өндөр хэмээн үнэлжээ. Хууль бус ан агнуур, ой модыг устгах, амьдрах орчны алдагдал, цаашлаад Мадагаскарын зарим нутгийн иргэд ай лемүрийг гадаад төрхнөөс нь шалтгаалan муу ёрын сүнс, муу ёр дагуулдаг хэмээн үзэж их хэмжээгээр устгаж байснаас шалтгаалan тэдний тоо толгой нэн ховруулжээ. 5 дугаар байранд саркастик цацаг толгой загас орлоо. Энэ загасны нэр монголоор олдоогүй учраас өөрийнхөө хэмжээнд махчлан орчууллаа. Ерөнхийдөө эдгээр амьтдыг толгой болон нүдний дээрх урт арьсан унжлага, цацаг шиг зүйлээс нь болж цацаг толгой загас хэмээн нэрлэсэн. Харин саркастик гэх нэрний хувьд эдгээр загаснууд жижиг биетэй байснаа гинэт аимшигтайгаар амаа том ангааж дайсан болон өрсөлдөгчөө айлах үйлдэл хийдэг нь хүмүүст өвөөдөн яжсан юм шиг сэтгэл төрүүлдэг. Энэ бүхнээс шалтгаалan тэднийг саркастик цацаг толгой загас хэмээн нэрлэжээ. Эдгээр амьтад 30 см хүртэл урттай бөгөөд номхон далайн зүүн хэсэгт Хойд Америкийн баруун эргээс холгүй далайн гадаргаас доош 3-аас 73 м хүртэл хүн таарладаг. Саркастик цацаг толгой загас далайн эрол, ил шавар, хадны завсар, эсвэл бусад амьтдын хайсан хонгил нүхэнд амьдардаг. Харин өөрийн гэр орон, эзэмшил нутгийг хамгаалах, махчин амьтад болон өрсөлдөгчөө айлгах зорилгоор асар том амаа ашигладаг. Хэрвээ энэ төрлийн хоёр загас амаа нэгээд хин хинээ айлгаж чадахгүй бол хоёулаа амаа хоорондоо тулгаж хэмжээд хинэн илүү том амттай хүчрхэг болохоо тогтоож улмаар тулааны ялагч нь газар нутгаа авч үлддэг. Өрсөлдөгчөөсөө эсвэл махчин амьтдаас том харагдах нь эдгээр амьтдын хувьд амьд үлдэх хамгийн гол механизм болжээ. Ингэснээр биеийн хүчээр тулдахгүйгээр сэтгэл зүйн дарамт учруулж өрсөлдөгч эсвэл махчин амьтдыг ухраах зорилготой байдаг. Энэ нь тухайн амьтныг ирч хүчээр хэмнэх, гэмтэл авах, цаашлаад амнасаа алдахаас сэргийлэх ач тустай. Саркастик цацаг толгой загасны ам нь өөрөөсөө том амьтдыг залхих зориулттай биш, харин голдуу жижиг далайн оролд амьдардаг нэлцгай биетэн сам хорхой зэргийг барьж идэхэд зориулагдсан байдаг гэжээ. Жагсаалтын 4-р байранд алхан толгойд сарсан багуухай орлоо. Энэ төрлийн сарсан багуухай баруун болон Төв Африкийн чиглэг ой, намархаг газруудад өргөн тархсан бөгөөд зөвхөн Африк твгэлтгүй дэлхийн хамгийн өвөрмөц сарсан багуухайнуудын нэг юм. Тэднийг өөрөөр алхан толгойд жимсний сарсан багуухай, том уруул сарсан багуухай гэх мэтээр нэрлэдэг. Энэ бол тэдний алх болон хандгай шиг харагддаг том өргөн дөрвөлжин хэлбэртэй толгой, ачиргалтай уруул, жимсээр хоолдог зэргээс болдог. Үнэхээр л алхан толгойд сарсан багуухай инжир, банан, манго зэрэг олон төрлийн жимсээр хоолдог боловч маш цөөн тохиолдолд мах идэх шинж тэмдэг ажиглагдсан байдаг. Заримдаа жижиг шувууд, эсвэл бусад цээр нуруутан амьтны сэгзэм, үлдэгдэл махыг идэж байсныг тэмдэглэн үлдээжээ. Гэхдээ энэ бол тэдний гол хооллолт биш, харин хоол хүнс хомс үед эсвэл нэмэлт уураг авах шаардлагатай үед тохиолддог хэмээн судлаачид үзжээ. Алхан толгойд сарсан багуухайны биеийн урт 17-30 см, далавчны дэлгэц дунджаар 90.1 см, эмэгчин сарсан багуухайн биеийн жин ойролцоогоор 234 г, харин эрэгчин багуухайн биеийн жин 2 дахин хүнд буюу 420 орчим грамм жинтэй байдаг. Тэдний хамгийн гол таних тэмдэг өргөн том хоншоор боловч эмэгчин сарсан багуухай энгийн жижигхэн хоншоортой байдаг. Тэгвэл яагаад зөвхөн эрэгчин сарсан багуухай ийм өвөрмөц хоншоортой байдаг вэ? Яагаад гэвэл эдгээр амьтад үржлийн үедээ тодорхой нэг газар цугларч эмэгчнээ татахын тулд 1 км хүртэл зайд сонсогдохуйц маш чанга нам татамжтай дүнгэнсэн дуу гаргадаг.
Харин эмэгчин алхам толгой царсан байгаа ханууд хамгийн чанга, хамгийн өндөр дуу гаргаж буй эргэчин сонгон үржилд ордог. Энэ бүхнээс шалтгаалan эргэчин сарсан байгаа хаан түнх эмэгчнийхээсээ 3 дахин том бөгөөд цээжний хөндийн ихэнх хэсгээр дамжин дарахжээ. Ингээд зогсохгүй алхам толгой царсан байгаа хааны түнх маш том учраас урт хугацааны хувьслын үр дүнд зүрх, уушиг, хоол улсруулах зам зэрэг бусад эргэтний байрлал өөрчлөгдөхөд чухал нөлөө үзүүлжээ. Эдгээр олон тооны дасан зохицол хувьслын үр дүнгуудээс шалтгаалan алдарт эрдэмтэн Херберт Лэнг болон Джеймс Чапинаар өөр ямар ч хөвгтэй амьтны бүх зүйл нь зөвхөн дуу хоолойны эргэтэнд бүрэн захирагддаггүй хэмээн хэлж байжээ. Царсан богохоонууд ихэвчлэн эхологийн хэд авигаар буюу хүний сонсох хэмжээнээс илүү өндөр давтамжтай, маш оймтгой дууны долгио ашиглан байршил болон олзоо тодорхойлдог бол алхам толгой царсан богохой эхологиос ашиглахгүй, харин хараа болон үнэрлэх чадвараа голчлон ашигладаг учраас тэдний харилцааны дуу хүний сонсох хязгаарт багтдаг гэжээ. 3 дугаар байранд номхон далайн торхнууд загас орлоо. Далайн гүнд амьдардаг хамгийн хачирхалтай, хамгийн өрмөц загаснуудын нэг бол торхнууд загас юм. Эдгээр амьтад 15 см хүртэл урттай бөгөөд номхон далайн хойд хэсэгт жижиг хавч хэлбэртэн болон нялцгай битээр хооллон 600-аас 800 м гүнд буюу өрөнхий бүсэд амьдардаг. Торхнууд загасны арьс болон гавлынхын дээд хэсэг тунгалаг эдээс бүтдэг. Нүд мэд харагдах 2 жижиг хонхорхой нь үнэндээ үнэрлэх хэрэгтэн бөгөөд тэдний нүд нүүрнийх нь ард толгоон орой дээр байрлах 2 галалцсан ногоон бөмбөрцөг юм. Торхнууд загасны нүд нь олц хайх, махчин амьтдаа сэрэмжлэхийн тулд дээш юм уу урагш хөдөлж чаддаг. Өөрөөр хэлбэл духан дээрхээ нэвт харж чаддаг гэсэн үг. Бүрэнхий бүсэд олон амьтдын нүд гэрэл их хураахын тулд том байдаг боловч торхнууд загасны нүд том байгаад зогсохгүй, дээш хөдөлдөг том гуурсан нүдтэй бөгөөд толгоон тунгалаг тул нүдний арын торлог бүрхүүл дээрх нэм мэдрэг эсүүдэд улам их гэрэл очдог. Торхнууд загасны төр зүйлийн үүсэл нь Миоцены үеэс буюу ойролцоогоор 23 саяас 5.3 сая жилийн өмнөх үеэс улбаатай. Өөрөөр хэлбэл тэдний гуурсан нүд, тунгалаг толгой зэрэг өрмөс шин чанарууд нь сая жилийн өмнөөс далайн гүний маш бага гэрэлтэй орчинд амьдрахад зориулагдсан нэн эрдний нарийн хувьслын үр дүн ажээ. Жагсаалтын 2 дугаар байранд шарсан өндөг залхаг орлоо. Энэ төрлийн залхаг яг л хайруулын тавган дээрх шарсан өндөг шиг харагддаг учраас тэднийг шарсан өндөг залхаг, газар дундын тэнгисийн залхаг гэх мэтээр нэрлэдэг. Үнэхээр л тэд газар дундын тэнгис болон Адриатын тэнгист голчлон таарладаг. Эдгээр амьтдын шүүрний диаметр 40 см хүртэл томордог боловч ихэвчлэн 17 см-аас бага хэмжээтэй байдаг. Хамгийн гол нь цагаан цайвар тунгалаг өнгөтэй, төв хэсэгтээ тод шар эсвэл улбар шар өнгийн бөмбөрцөг маягийн хэсэгтэй, харин тэмдрүүлүүд нь богино өтгөн бөгөөд үзүүртэй цэнхэр ягаан эсвэл нийл ягаан өнгөтэй бөмбөлөгтэй гэдгээр онцлогтой. Эдгээр олон өнгийн тэмдрүүлүүд нь тэднийг өөртөө адилхан нэртэй боловч өөр төрөл зүйлд хамаарах шарсан өндөг залхагнаас ялгах гол шин тэмдэг болдог. Бидний ярьж буй шарсан өндөг залхаг маш сул хортой, энэ хор нь хатгуулсан хүний арьсанд бараг нөлөөлдөггүй. Гэвч хэд мэдрэмтгий хүмүүст загтлах майжгатай холбоотой хөнгөн харшил үүсгэж болзошгүй. Тийм учраас тэднийг амрагчдын хувьд аюулгүй гэж үздэг. Харин түүний хорон тэсвэртээ жижиг загас болон хавч хэлбэртнүүд залхагны шүхэр тэмдрүүлд орсилж махчин амьтдаас нуугддаг. Өөрөөр хэлбэл шарсан өндөг залхаг зарим жижиг загас болон хавч хэлбэртнүүдийн хувьд аврагч, хамгаалагч, Цүнхэр Баатар юм а. Жагсаалтын 1-р байр буюу миний хувьд дэлхийн хамгийн өрмөс төрхтэй амьтан бол улаан уралт загас юм. Эдгээр амьтад зөвхөн номхон далайд байрлах Галапагосын арлууд болон Перугийн эрг орчмын гүнхэн усанд буюу ихэвчлэн 3-аас 76 м гүнд далайн оролын ил шавар дунд тааралддаг бөгөөд тод улаан уруул, гадна төрхнөөсөө шалтгаалan улаан уралт загас, улаан уралт сарсан богохой загас гэх мэтээр нэрлэгддэг. Гадаад төрхний хувьд 40 см хүртэл урттай, тод улаан уруултай, хүрэн бор, сарл өнгөтэй, харин хэвлийн эсгээрээ илүү цайвар өнгөтэй байдаг. Ингэснээр далайн оролын илс хайрган дунд уус нь нэгдэж, отолт хийж олзоо барих, махчин амьтдаас өөрийгөө хамгаалах зэрэг давуу талтай. Улаан уралт загас усан цэлхээс илүүтэй алхаж явдгаар онцлогтой. Энэ бол тэдний хамгийн гайхалтай өвөрмөц шин чанаруудын нэг юм. Улаан уралт загас сэлүүрээ ашиглан усанд маш муу сэлдэг учраас сэлхэн тэдний хувьд үр ашиггүй хий ядархаас өөрсгөө үйлдэл юм. Далайн орол алхах нь тэднийг орчинтойгоо илүү сайн уус нэгдэх, хөрсөн дээрх жижиг хавч, загас, нялцгай битэн, бусад жижиг сэр нурууг амьтдыг нарийн хайж олоход тусалдаг.
Энэ бүхнээс шалтгаалan тэдний сэлвэр хөлшиг хөгжсөн буюу энгийн загсны нарийн сэлвэрний оронд булчинлаг, зузаан хөлшиг хэлбэртэй болж хуйсжээ. Улаан уралт загсыг дэлхийд таниулсан хамгийн алдартай бөгөөд хамгийн нууцлаг шин чанар бол тэдний тод улаан өнгөтэй уруул юм. Эрдэмтэд энэ уруул нь үржлийн үед хосоо татах зорилготой байж магадгүй гэж үздэг. Энэ хариулт хамгийн өндөр магадaltaй боловч бүрэн нотлогдоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ингээд та бүхэндээ дэлхийн хамгийн өрөмсдөрхтэй 10 амьтны талаар танилцууллаа. Энэ жагсаалтанд ороогүй боловч эднээс дутхааргүй өрөмсдөрхтэй олон төрөл зүйлийн амьтад бий. Жишээлбэл цэцэгт галбийн, нуугсан хошууд, авраг алхан толгойд, их залаат гүлмэр, тэнгисийн дуурга амтан зэрэг амьтдыг дурдах нь зүйтэй. Энэхүү жагсаалтыг миний хувьд хамгийн сонирхолтой, хамгийн хачирхалтай гэсэн 10 амьтнаар хийсэн учраас та өөрийн хувьд хамгийн өрөмсдөрхтэй гэсэн амьтдаа сэтгэл хэсэгдүүлдээгээрэй. Тэгвэл инхүү одоо явж байгаа юм уу? Энэ бичлэгнээс эхлээд одоо ингээд өмнөх бичлэгүүдийнхээ төгсгөл дээр хүмүүсийн бичсэн хамгийн өрөмт ч юм уу сонир содон сонирхолтой гэсэн комментуудыг уншиж ивэл яаж байна. За тэгэхээр хамгийн их лайк авсан өмнөх бичлэг дээрх коммент нь болохоор энэ хахад реклам өгөх компани байдгүй юм багтаа гэж байна. Үнэн шүү. Реклам аммаар байна. 100к хүрээрээ гэж байна. Баярлалаа. Удахгүй хүрэх хаа. Өөрөө брэнд эхлүүлээ. Тэрийг өөрөө спонсорлоорой бороо дэмжин шүү гэж байна. За баярлалаа. Nag TV or Tag TV гэж. Тэгээ уг нь бол Tag TV биш Nag TV байх гэдэг хичээгээл байгаа. Тэгээд яалчгүй үнэхээр завгүй байгаа учраас ойлгоорой. Буцаж ирсэнд баяртай байна. Зүрх гэж байна. Ямар гоё зэгцтэй мэдээлэл баримттай ярьдаг юм бэ. Мундаг юм аа гэж байна. Баярлалаа. Ага хурдан 100к хүрээрээ Silver button аавн штэ гэсэн байна. Амнаа бүгд нь үзүүлнэ аваараа. Энэ ах өөрөө AI юм биш үү гэсэн байна. Тэгсэн чинь доор нь нэг хүн бас харин тийм сэвтэй байгаа гэсэн байна. Жинхэнэ хүн шүү. AI биш ээ. Нара мах туснаас үтсэн хүн байгаа шүү. Ер нь яг тэгж санаад байгаа юм бол алгал байна л да. Яг тэгж оноод сансан юм байхгүй. Гэхдээ ер нь бол ингээд яг эерэг бичсэн сэтгэлдлүүд ерөөсөө амар их нөлөө үзүүлдэг. Ингээд гоё шүү, сайн байна шүү, эсвэл ингээд улам хичээгээрээ тэгэл 5000 хүрээрээ 100000 хүрээрээ гэдэг хүмүүс бичдэг. Тэр нь бүр ингээд цаашаа ингээд хийх маш их урам зориг нэмдэг. Тэгээд үзэлт болгон, subscribe болгон, лайк болгон, коммент болгон бүгд ингээд урам ингээд дэмжлэг болж өгдөг учраас тэрэн дээр л гойдаг. За тэгээд намайг дэмждэг байсан, дэмжиж байгаа ирээдүйд ч гэсэн миний бичлэгүүдийг үзэх бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд миний хувьд тууштай дасалтгүй бичлэгээ хийх болно. Хэдий хоорондоо жоохон зайтай хийж байгаа ч гэсэн миний хувьд аль болох чадхаараа ойрхон хийх хичээж байгаа шүү. Тэг ингээ бүгдээрээ илүү олуулаа болохыг хүсье. Ингээд үргэлжлэх дуртай үгээрээ бичлэгээ дуусгая. Их болсон байгаль дэлхий ховорцсон ховордоогүй бүхий л амьтан ургамлаа хайрлан хамгаалъя.